Эрхэм сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны навгаас баасан гарагийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлийн болоо эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр 2025 оны 6 сарын 10-ны мигмар гараад студид хөтлөгч Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ашигчаар мэдрэмжээ жолоод Mazda Mongolia мөн мандах их сургууль хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 208 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаа хэлээд өгье. ami@mjlradio.com-оор та мэйлээр цагтлуудаа илгээх нь за мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү орохоор шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны цагтл хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За дээрээс нь та гараараа цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар барилга 6 давхраа Дэлхийн монголчуудын эмжил радио хэм хаягла явуулаарай. За YouTube-ээс нэвтрүүлгээ нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайхад нэвтрүүлгээ нөхөд сонсоорой. За ер нь цагтлуудын хувьд бол 7 сар уран бүтээлийн жил дуустал дүүрчлээ шүү. Тэгэхээр ер нь зайг болсон. Тэгэхээр 7 сарын сүүлийн дугаарууд дээр сонсогчтойгоо холбогдохгүйгээр бараг шууд л цагтлуудаа уншиж хүрхэхгүй бол амжихааргүй шахав болж ялээ. Тэгээд маш их цагтлууд ирж байгаа. Цагтлуудаа илгээж байгаа сонсогчтой баярлалаа. Тэгээд зарим нэг нь хожимдож уншигдож чинь хойшлогцоор агаад тэгтээ ямар ч хэлсэн илгээсэн бүх цагтлуудыг уншиж хүргэнэ. Тэгэхээр бүгдийг зохицуулаад өдөр судраа нааш нь татж байгаа ч болов цагтлуудыг бүгдийг уншаад хүргье л гэж бодож байна. За ингээ ирсэн цагтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсыг нээдэг. Шууд утсыг нээхэд өнөөдөр таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг хэлэх зүг байх тийм ээ. Ингээд ирсэн цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байна уу? Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би хитэг хүн хожуу 32 настайдаа хүнтэй суугаад удаачгүй жирэмсэн болоод одоо хүүхэд маань бор хоолнд орж том болж байна. Жирэмсэн байх үе эхний үед сайхан л байлаа. Миний сонгосон миний суусах хүн өмнө нь амьдралтай байж байгаад сасан гэдэг л байсан юм. 3 хүүхэдтэй байсан. Эхлээд анх танилцахтаа 2 хүүхэдтэй гэдэг байсан юм. Сүүлдээ 3 гэдгээ лээ. Тэгэхээр за яах вэ? Хүн алдаж оноол бидтэй. Хааштай л намайг сонгоод ирсэн юм чинь гэж боддог байлаа. Сасан ихнэр нь үе холбогдноо. Хүүхдүүд нь ч гэсэн том юм. Том нь 11 настай, дундх нь 8 настай. Тэгээд аав руугаа санжийн, ингэжийн тэгж ингээд бичдэг ярьдаг л байсан юм. Би ч хүүхдүүдэд ямар буруу байх вэ гэж бодоод 7 хоногтой нэгээс 2 удаа уулздаг байлаа. За тэгээд үр зээлгүй хүнж гэж бид нарын үеийнхэнд байхгүй л ах. Би төрөөд манай тэр гэрийн бараа харахаач байлаа. Ажлынхаа хажуугаар таксинд явдаг боллоо. Сүүлдээ шүнжэнгөө яваад ажлынхаа хажууд хоноод ажилдаа явдаг боллоо. Гэхдээ одоо бодох нь яг шүнжэнгөө явдагч байсан юм уу, гүү ч юм уу гэж бодогдтгал юм. Би маш их итгэдэг байсан да. Одоо бид барьсаалсан. Ингээд дараа нь бодоход тэр хуучин эхнэр гэрлүүгөө явдаг байсан юм байна. Тэр өмнөх эхнэр нь гэрэлтийн баталгаагаа салгуулъя гэхээр үгүй, миний нандин дурсамж салгуулахгүй гэдэг байсан юм. Тэгээ сүүлдээ тэр хуучин эхнэрээсээ салахтаа байр оронгоо өгөөд салж байсан гэсэн. Тэр сасан эхнэр нь үе чат энэ төр битсэн байдаг л байсан юм. Би хаяа уцган үздэг байлаа л да. Тэгсэн нэг өдөр тэр хүүхнээс нь би ч гэсэн чамаар хайрлуулж чамайг хайрлуулмаар байна энэ төр гэсэн чат ирсэн байдаг юм да. Тэгээд л янз бүрээр видео их явуулдаг байсан юм. Би ч энэ хүүхэн салцсан хүний хойноос яагаад ингэж гүгээд байдаг юм бол доо л гэж бодоод өнгөрсөн. Эцэст нь хэлэхэд бүр мөсөн салаагүй хүн тань болдоггүй юм байна шүү хөт бүсгүйчүүд минь. Хүнээ сайн таньж мэдэж байж л сууж үр хөвгчтэй болох ёстой шүү. За тэр залуу энэ сасах хүүхэн ингэж биччихэл байна биз. Би хүний сэтгэлийг ингэдэг гэж зааж чадахгүй л дээ. Миний сэтгэлд чийл байдаг, би чамд хайртай гэдэг л байсан юм. Энэ сасан хүүхнийг гих сэтгэл надад юу ч байхгүй. Бүр сэтгэл хүрч өгсөн. Чи надад итэг, надтай байл гэдэг тэрийг л байнга хэлдэг байсан л та. Би энэ хүүхэн ингээд дундуур гүгээд байхаар үнхээр сэтгэл санаа хэцүү юм билээ. Гэхдээ энэ хүүхэн нь ингээд дундуур орж ирээд хар хэцүү юм билээ. Тэгээ салъя гэд би тэр залууг орхиод аав ээж рүүгөө багнуур яваад өгсөн л тоо. Тэгсэн араас ирж авах байх, уучлалт гуйх байх гэж зөндөөл хүлээлээ. Гэтэл тэр хүн хуучин ихнэр гэр орнолоогоо оцсон болж таарлаа. Одоо тэндээ байгаа мөртлөө би хүүхдээ та хоёроо санжийн энтер гэд үе иртгэл юм. Би хүүхдээ бодоод л холбоотой байгаа. Гэхдээ байн холбоотой биш л дээ.
Үнэхээр их гомдож сэтгэл санаа хэцүүхэн өдрүүд байсан. Гэхдээ сүүлдээ би хүнийг үзэн ядаж гомдоод ч яах вүлээ. Өөрөө л улам зовхын нэмэргээд өөрөө чөлөөлийгээд аль болох энэ хар өдрүүдийг бодохгүй хичээж байгаа. Та бүхэн минь надад зөвлөгөө хайрлаарай. Баярлалаа гэсэн байна. Аяяя. За. Салчаад за нэг бол гүйцэд салаагүй ээж. Дараагийнхаа хүнтэйгээ амьдралаа зохиогоод үр хөвгттэй болгочоод буцаад ихнэр хөвгт ч юм уу нөхөр хөвгтээр очижтой. Им амьдрал байна. Гэтэл тэнд нь дахиад нэг гарцсан байгаа нөгөө үр хөвгтийн ирээд басл бүрхэг болчих юм да нэр. Яагаад өмнөх харилцаагаа зэгцэл дуусаагүй дараагийн харилцаагаа ингээ эхлүүлчихэд хүний амьдралаар тоглоод дахиад нэг хүнд хөрвүүлчихэд ингээд босон болоогүй амьдралаар амьдраад байдаг юм бол тоо. За эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугааруудыг таны өмнө нээлээ. Тэгээд яг аль салж нийлхийг тэр гэхүү тийм ээ. Миний амьдралд юу өс тохиолдох болж үтэхгүй болоо салаа л үз. Тэгээд мэдээж насаараа ганцаараа явахгүй юм чин дараагийнхаа амьдралыг бодноо. Гэтэл завар хүүхдтэйгээ холбогдохыг бол байж болно. Яг ингээд тэлээ урах шиг хоёр талд гүгээд байгаа тохиолдолтой яг яах ёстой юм бэ? Сэтгэлийн эзэн маань зөвлөхөө хүссэн байна. Одоо мэдгүй миний хувьд бол хэлэх үг үнэхээр алгал болчлоо. Тэр цаад хүний сайн судлах байж юу? Гүйцэд салсуугүйгийн тэгээ баталгаач салгалаа гэж байж л дээ. Тэгээд өстой мэдх юм алга та. Юм л сонсох юм дөө. Нэвтрүүлгийг явуулдаг баснаас хойш бас ийм юм байдгаа гэмээр. За манай нэг найз нэг хүүхэдтэй хүнтэй 2 жил гараа хамт амьдарсан. 2 жилийн турш 2 жилийн туршаас салсан дөө. Нөхөр нь байнгын чад бичнэ байнга л хүүхдээрээ дамжуулаад харилцаатай байна. Сүүлдээ санаад байна буцаад нийлээ энэ төргээд сүүлдээ тэгээ яах чаргагүй болоод тэр юм битгээсээ салж байсан даа л гэн. Зэхний сонсогчийг авъя. Байна уу сонсогч холбогдсон байх шүү. Байна уу чим төргий? Байна нэг сонсож чинь та радио гонтраагаад спикер чихвчээ болуулаад өгөөрэй. За уцаа залгад болчихлоо. Уцан тасарлаа. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй. За сонсогчд маань радиог утсанд холбогдохдоо спикер чихвчээ болуулаад радио гонтраагаад холбогдохгүй бол яг ингээд давхар сонсогдно. Дээрээс нь миний яриа танд сонсогдохгүй шүү. Тэгээд байна уу гэдээ ингээд авах. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй. За сонсогчийг авъя. Байна уу? Холбогдсон байна сонсогчоо? Байна уу? За нэвтрүүлэгт холбогдох гээд олон хүмүүс араасаа залгадаг, заримтай нь ярьж амждаггүй нэвтрүүлгийн цаг дуусчаад байдаг. Тэгэхээр бас эфирэ чөлөөлөд өгөрөө танд үнэхээр ярих юм байхгүй бол тийм ээ. Жохон соёлтой байя. Ингээд цаг нар аваад эмэргүй нэвтрүүлэг үнэхээр богинохон хугацаанд явагддаг. Байна уу? Байна уу чим төргий? За сонсогчоо радио гонтраагаад өгөөрэй. Харин тийм. Жохон иш тийм машин тавьж байна нэг газар засаж байгаа. За. Яараа да гонтраач. Бүр унтраагаад дөрвчээрээ та. За наад. Иш гасчиж яана. Яг би энэ хугацаанд миний яриа сонсохдохгүй нэ тань. Таны яриа сонсогч гинөө? Тэгвэл яг одоо түрүүний сэдвүүд би яг амьдрал дээр үзсэн байгаа аахгүй юу? За. Тэгээд энийг одоо би чинь жар нэлээ гарсан хүн байгаа. Тэгээд яг миний аспайс амьдрал шимо би одоо айнэсээ үлдээд нандах жилдээ явж байгаа аахгүй 8 дахь жилдээ. Тэгээд 6 жилээс эхлээд тэнд нэг хүнтэй одоо бас нэг ойр тосн
холбоотой болсон байхгүй юу? Гэхэд хүн өнөөдөр хойд натаа ингэж шулуутаа байх үедээ өшөө цаана 2 эмэгтэй. Тэрнээс урд нь 30 жилийн урд 3 хүүхэдтэй 4 хүүхэдтэй гэрүүлээсээ салаад ингээд явцсан хүн байгаа байхгүй. Тэгээд одоо болохоор зэрэг ингээ 3 жил баг 4 жил хэвтэй зөв тэдээ нэг гэжтэй ороод амьдчаагүй ч гэсэн тийм зарим нэгэн нэрхтэй хүн бай. Эмэгтэй хүнийг тэгж өндлөх юм уу алисгүй зөөр нэг тийм фасхийг юм чинь боцохгүй болцоо. Би тэр хүнийг бас тэгж бодож байна. Одоо сарцэр би хүүхдэд рүүгээ явлаа. Тэр 30 жил тухайн үед гитсэн төрсөн хүүхдэд 3 хүүхдэд эхнэрээ хаяа явхад өшөө гитсэн хүүхдэд төрсөн байгаа байхгүй. Тэр нь 4 хүүхдэд нь одоо гарснаас хойш зүгээр хаяа холбоотой байдаг одоо 30 гарсан хүн байгаа байхгүй. Сүүчтэй ойртой л одоо ч юм уу би үр хүүхдээр авчихдаг хүн 30 хэдэн жил болсон эхнэр хүүхдээр авчихдаг хүн гэдэг. За буцаад явнаа л гэдэг ш тийм ээ. Буцаад явнаа л гэдэг ш тийм ээ. Тэ. Тэгээ буцаад явчихсан тэр хугацаанд яасан хүнтэй үйлчлсэн 3 5 8 жилийн тэр болсон байгаа тийм хүн байгаа шүү. Миний одоо амьдралаа амьдсан. Офисны хавч гэдэг жил антараа амьдсан тийм болохоор яхаа юмштэй хүн ганцхан хараа гэж байдгүй юм биш. Одоо маш их болсон. Ons moet zich ook niet doen. Аста. Гэтэл одоо гівгэнт л хууч ихнэр хүүхдээр очноо гэдэг юм яриад байна тийм ээ. Очноо. Тэгээд дандаа хууч нөгөө үйлчээсэн арх татсан байсан хүмүүс рүү буцаж дандаа эргэж явдаг. Тэр хүмүүстэй бүгдтэй холбоотой байдаг. Салдгүй бүгд салдгүй бахан тийм ээ. Тэ. Тэр яг хөтэ зүгээр миштэй өхний бас сахасны бас хүн байвс зүгээр юм уу гэж би ба. Цаг хугацаа, бие махбод, сэтгэл санаа гэл бүхэл юм байна шүү. Хүний нэр хүнд байна. Энд чинь бидний одоо хүүхдүүд чинь баг 4 хүүхдүүд ч гарсан. Дараа худалч нь 50 төгссөн хүмүүс шүү. Тэгээд амьдралтай. Та тэнд нэг болгож бүтээж гэ 6 жил хамт байгаад байдаг. Гэтэл энэ хүн өчнөө хүмүүс рүү буцаж ирэх юм. 3-4 жил байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хүн бол нэлээд 60 гарсан бас хүн байгаа юм. Тийм байна. Гайхалтай. 60 гарсан өнөөч гэсэн ингэдэг юм байна да тийм ээ. Тийм. Яг хөтэ ерэн эмчтэй хүн оны бас ямар ч юм. Хэцүүтэй эмчтэй учраас хүний аюувыг олон амьдралаа зөвхөн хүний аюувыг олох гэж тэгээд чи янз л байна шүү дээ. Тэр хүн тэ одоо ойр дотн байгаагаа бараг л хөдөлгөөнд байрныхнаас хүртэл илчээд авч байгаа шүү дээ. Эцэж хишнээ одоо өөртөө өндөр шаардлага тавьж ээж тэр хүн тухайдаа бол одоо чухамаа надаас болоод одоо чамаас болоод ингэж нэрвтэж явж байгаа тийм яалаа энэ. Одоо 60 гарсан усууд нэг бол хатаа юм уу тий. Хар гэж бас байдаг л баг. Би тэр хүн хартах мартах тийм юм ерөөсөө байдаг болохоор. Тэгтээ сони юм. Яагаад харилцаа тийм л юм да. Харилцаа бүрэнд асалтгүй юм тийм ээ. Заавал өмнө нь уулзж ирсэн бүх хүмүүстэйгээ урд уулзаж учирчсэн тэр хамтарчсэн тэр хүмүүсээс ерөөс харилцаа тасалдгүй.
үед тэглээ инглээгээл ингээл бас л такси нэгсэнд явж барайл. Наануу цаанаа гэл ингээл явдаг байхгүй. За тийм юм байх та гэл. Нэг өдөр эсгэхт нэг өдөр нь яг л баригдаж л байгаа байхгүй. Тэр чинь хүний бие махбод юу эсвэл Тэгэлтэй. тий. Эмэгтэй хүмүүс гэдэг чинь маш нандин, маш мэдрэмтгий. Зүгээр л Монгол эмэгтэйчүүд бол төвчээртэй. Үнэн гол. Тэрэндээ за яг нэг удаа өнгөрөөч чинь, хоёр удаа өнгөрөөч чинь тэгээд бас төвчээр алдагдчих штеп чинь. Тэгэл байх. Хязгаар гэж байна шүү тагс. Тий. Одоо тэгээд магадгүй эхнэр хүүхд рүүгөө явлаа. За дөрөв хүүхдтэй эхнэр дээрээ очлоо гэж бодоход одоо танаас ус харилцаагаа салахгүй л зурлаад ах юм бах та. Би бол тийхгүй шүү дээ. Эч ер нь манай Монгол яс жашилтж байдаг шүү дээ. Тэ? Бараг л нэг л болохгүй гэл болохгүй л исэн босоод тэгж хэрэгэж нэг зурлаа. Тийм одоо бод байдгийн байна. Тийм хүмүүс эрэгтэй хүмүүс яг одоо зурж байгаа хатуухан илчлээ. Тэмээ хүний олон дотор янз бүр л байгаа тийм ээ. Бусад сайхан алдаж онжоод эргээд сайхан амьдралаа хэцлээд явж байгаа хүн тийм дэрх. Бүх ирчүүлдэ, бүх өсгөөчлдэ маргааны маргааш мандах настай адилхан аз жаргал эрүүлэнх итгэл найдвар хүсэтэй баярлалаа танаа нэвтрүүлэг үргэлжил одоо энэ бид нар чинь төгжрэл дотор одоо ч гэсэн би төгжрэлд ингээд явуулчлаа. Нөгөөтгөө сонсоод энэ ихтэй инээгээл та идэх чинь дагаж инээгээл тий баясаал ингээд явдаг. Гой мундаг нэвтрүүлэг явуулдаг. Танаа хамт олон баяр хүргэе. Баярлалаа. Гэр болд нааз жаргал хүсье. Баярлалаа. Ай. Жар гарцсан байна ингийн гэдэг бол одоо ч хүлээж игээл тийм ээ өрөөх тачцээгээ хараад байж ах насан дээрээ эргэж бутсан нэг нөхөртөө нөгөөдг маань 30 жилийн өмнө салчихсан эхнэр дөрөв өгтргөө явнаа гэд ингээ байж ах бас л хэцүү ч юм аа та. За хамтралчаа танилцуулъя. Мэдрэмжэж болооц Mazda Mongolia. За Bavarian Motors компани 2019 оноос хойш BMW брендийг 2022 оноос эхлэн 105 жилийн түүхтэй Mazda брендийг за харин 2024 оноос Mini брендийн аль биесний дилерээр үйл ажиллагаагаа явуулж байгаа хам. За энэ компани нь дунд аврын чип суудлын автомашиныг Монгол улсад аль бие ёсоор нэвтрүүлж баталгаад борлуул засвар үйлчлэгийг үзүүлдэг байна. Даваа талаас нь заавчлаарай. Дуртвал зөв талдаа хурц техник мэдрэмж үйлдэлтэй шинэ Япон автомашин дундаа үнийн хувьд бол хямд шинэ автомашин худалдаж авахд үнэтэй гэдэг асуудал ер нь бол тулгардгаас болоод хятад машин одоо бол маш ихээр худалдаж авч байгаа. Тэгвэл хятад автомашины үнээр цоо шинэ Япон автомашин худалдаж авах боломжийг олгож байгаа юм байна. Сэлбэг хэрэгсэл засварч хэрэгс үйлчлэгээ бүгний дороо байрлалцсан байна. Олон улсын стандартад эцэг үйлчлэгээ болон засварын төвтэй автомашин худалдаж авсан хүмүүст 2 жилийн үйлчлэгээний эрхийг бэлгэлж байгаа юм байна лээ. За автомашинд хийгдэх ёстой бүх үйлчлэгийг оригинал сэлбэгээр нь 2 жилийн хугацаанд үнэгүй хийж үйлчлэн өвлийн шин дугуй өгчих юм байна. За дээрээс нь бүх суудлал нь халан тоноглол өндөртэй жолооны хүрднээс харлаж байгаа юм байна. 360 мм камертай дээврийн нээлгээтэй автомат тоормсны системтэй гэх мэтчлэн давуу тал зөндөө байна. За тэгээд үнийн хувьд бол хаанч байхгүй 1% лизингийн нөхцөлтэй хүсвэл онлайнаар бас зээлээ судлуулах боломжтой юм байна лээ. За 5 үний судалтай SX5 139 сая төгрөг, урьдчилгаа нь 15% буюу 21 сая төгрөг төлөөд сарын төлөлт нь 2.6 сая юм байна. Тэгээд 6 сарын 21-нд дуустал iPhone 16 бэлгэнд нь өгж байгаа юм байна. За 7 үний судалтай SX60 болохоор 7 сарын 11 хүртэл 169 сая төгрөгнөөс хямдраад 149 сая төгрөг болоод хямдарсан байгаа. Урьдчилгаа нь 15%, тэгээд 23 сая төгрөг төлөөд сарын төлөлт нь 2.8 сая төгрөг төлөө явах нэ. Хугацаа нь 60 сар байх нь. За тэгэхээр Орос Ярамгийн ханаас ч үзэх гэхээр Ярамгийн 2 дугаар буудлын дээр байдаг бол UB Автоком байрлагын B блок хэсэгт байрладаг Mazda Mongolia үзэсгэлэнгийн танхимаас мөн Tapa биш юм байна. Тараа центр болон Саруул цахын гадаах үзүүлэнгээс үзэх боломжтой юм байна. Холбогдох усны дугаар нь 9427 3000 9427 3000 сошиал хаяг нь Mazda Mongolia гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтраж ирсэн мэдрэмжэж болоод Mazda Mongolia байлаа. Өргөжлүүлэн дараагийнхаа сонсогчийг за тасарчлаа. Тэгэхээр шууд хатас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За тэгт
дуртай л нэр хүний амьдралд юу тохиолдох вэ гэж тийм ээ. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв. За салсан хонь нь учраад байдаг. Гэтэл X тэгээ эргээд нийлжлээ. Яах вэ? Ano? Байна уу чим төргий? Чимээ дөрөө минь. За хоёул сэдвээс сонсцсон те. Сэдвээс сонссон. Би одоо 30 гарсан өргөтлөхөөс 2 хүртэл нөө. Оо за. Тэгээд нөхөртөөгөө би ч бас хар багасаа танилцаад суусан. За. Тэгээд энэ араар тавилт гэдэг нь баг 4-5 удаа бүр ингэ барьж аваад. Эний хүнтэй биш. За. Өөр хүнтэй. Тэгээд би одоо төрөх төгсөн том гидтэй байж ахта барьж авчаал яг нэг амар галзуурт бачимтли амар тийм нэг амар эвгүй хонголт унсан байхгүй. Тэгэл баригдчихаал ингээл байж хата. Тэгэл дуу толгой 7 хоногийн дараа ингэ төрчихөж байгаа. Тэгэл түрүүл нэг хонуулчаал хөдөө ажилд болохоор ажилдаа явсан. Тэгэл тэр үчин би бачимдаа л байгаа шүү дээ. Ингээл галзуурчих гал ингээл уурлал бачимдаа яг баригдсан тэр мэдрэмж бол үгээр хэлхий аргагүй амар байсан. За тэгэл хүүхдэд гайгүй 5-6 нас хүрлээ нөгөө үйлдэл дахин татагтаал байлаа. Тэгэхээр яг эмхтэн за дахиад хүүхэд гаргаад өгчүүл гайгүй болох юм болов уу гэж бол дахиад хүүхэд хоёр дахь тэгээл дахиад гаргалаа. Энэ зам байх ингээд засахгүй явсаар агаад нэг өдөр миний сэтгэлд яагаад ч цаанаасаа хайр гэдэг үг гарахаа, хань гэдэг үг гарахаа ийцэн нэг сентим гондоо болсон. Тэгэл би нэг өдөр ингээл манай нөхөр ажиллаж явж байгаа л Солонгосын виз мэдүүлсэн гэж тэгжсэн. Тэгэл одод нүдгөө гарчлаа Солонгосын виз гэ. Тэгээ Солонгос яваад өгсөн. Тэгэл эргээл жилийн дараа та нарыгаа санаж ирж ин гэл ирсэн. Тэгэхэд миний сэтгэл хүлээж аваагүй шүү дээ. Тэр хүний хэцүүлтэй бас тэгтлэг хүрсэн сэтгэл тийм ээ. Тийм. Зүгээр би явахын тус амар болж исэн. Тэгээд ирлээ гэд гэрт орж ирсэн. Би ерөөс хүлээж аваагүй шүү. Тэгэхэд наан цаана болоод дуулж учраад явж исэн хүн байхгүй. Зүгээр л миний сэтгэл амар хүрсэн биш. Тэгээд одоо битээр болохоор тустай амьдраад үр хөвгтөө ингээд салаад битээрч одоо ингээд 3 жилийн нүрийг үзчихээн л та. Тэгсэн ирнээс би одоо ингээд гэрэлтэй бас баталгаагаа салгачиг гэхээр мэдгүй. Нэг сан нөө хүүхэд наснаасаа би ингээд тэр хүнд ингээд наанц нь үргэлж явж байгаа суудсан болохоор яагаад чи би ингээд салчих гэхээр ингээд салж чаддгүй. Нийлтий гэхээр нөө уур дуртны юм бодогдоод ерөөсөө нөө нэг дахид энэ үнийг ингээд ерөөсөө харахаар л сан гомдол төрөөд идэв. Хэрвээ тэрний гоё нэг тийм гомдоосон гомдлын юм тайлчих юм бол мэдгүй одоо ч гэсэн нийлээд ч юм уу за дахиад нэг 3 дахь хүүхдээ гаргаад 4 дахь хүүхдээ гаргаад ч юм уу тэр сэтгэл надад сонь ингэ байгаад идэв. Нөгөө баг хайр нь бас дуусчаагүй байгаад байна шүү. Ингээд мэдгүй одоо яг хайр гэх юм уу альсан бол би энэ амьдралаа ингээд ясанда харуусаад байгаа юм уу альсан бол нөгөө үнтэйгээ нийлэн гэхээс бас айгаад байгаа юм уу мэдгүй нэг тийм нэг сонин байдалд орчоод бараг сүүлийн 3 жил яг яаж амьдраад байгаагаар өөрийгөө ч би яг сонин гэж мэдхгүйгээр ингэж яваад байгаа байхгүй юу? Таны хүний хувьд одоо өөр хүнтэй холбогдсон уу? Өөр хүнтэй холбогдсон уу? Одоо найз охинтой ч юм уу болсон юм болов? Үгүй ер нь бол байгаа. Би сүүлд нэг хальт одоо тэгэл манай хоёр хүүхд хаа нэг аав дээр очиж штэ. Тэгэл над дээр ирж штэ. Тэгэхээр яг нөгөө хүү манай хүүчин болохоор дэмдэлгөөх ерөөсөө юм ч оролцохгүй дэмдэлгөөх хүүхд байхгүй. Манай охин болохоор чи ингээл яачаад ээжээ аав нэг хүнтэй л юм шиг байлээ. Намайг нэг авч гараа тэр нь ихтэй нэг хүүтэй юм байлээ. Мөрөн гэдэг хүүхд ингээл заяа. Тэр мөрөд ингэж хийлээл тэгээд намайг ингэж авч очсон тэгсэн гэл тэгж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас зүгээргүй байгаа юм шиг би одоо бол 2 өдрөө хараагүй л дээ. Ингээд тустай байж байгаа хараагүй юм шиг тий. Тий байх нь байгаа угаасаа байгаа юм шиг байгаа. Тэгтээ нөгөө одоо би чинь бас нөгөө салаагүй болохоор дараагийнх нь эмгтээд бас ингээд бас яана ингээд сууж ирээд наанц нь болоод явхаар би бас тэр хүнд их төвөг утгахгүй бас залуу наснаас ингээд бас нэг амьдрал зохиох гэж явахт нь би бас өөрөө төвөг удчихгүй гэж ингээд бодоод идэх байхгүй. Тэгээд би ингээд одоо нөгөө амьдралаа эргүүлээл бодохоор би амьдрал дандаа
би өөрөө бууж үжсэн байгаа байхгүй юу. Ингээд манай нөхөр хүүхэн шугантаа явуулдал баригдал гэж. Чи л миний хажууд байхгүй бол надад амар хэцүү. Чи байхад баг хуураад явжсэн чи яах вэ? Чи л миний хажууд байвал болоо гэд би хүүхдээ тэрийг би хар шөнөр уйлаад үгүйдэг гэсэн шүү дээ. Ёо одоо бодохоор тэр амьдрал бүр амар санагддаг. Тэгээд 7 хоногийн өмнө ч гэсэн нэг хүүхэн залуу яг хэрэлдэл нэг охин уйлаад зогсож. За энэ яг л миний амьдрал харагдаж штэ. Би бас л яг л ингэж явж исэн штэ гэл мэдгүй сонь ингээд өнгөрч байгаа тэр хүний амьдралд бас миний нулимс цэглэгнээд байгаа байхгүй юу? Хэвээ. Байгаль туулсан амьдрал ч бодогдоод байна л та. Тийм, миний амьдрал ингээд нүдний өмнөр ингээд харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр би одоо тэр хүнийг үнэхээр угаасаа тийм юм чинь ингээд гэртээ одоо цуцлуулаад яг нь ярилцсантай хоёлоо 6 юм уу 7 сард ингээд гэртээ хоёлоо салгыг гэж ярьсан л та. Би тгийгээд наана бардам хийсэн хэрнээ дотроо сонио юус гар минь хөдөлчихгүй шин нэг өргөж бичээл очоод одоо 3 жил тустай байгаа юм чи одоо би ингээл амьдарч байгаа тэр хүн ч амьдарч байгаа юм чи одоо яг залуу насаа бодоод би одоо ингээд ирэх чөлөөтэй зайгийн тавьж өгье гэж би дотроо бодоод амар зориг гардаг боддог. Тэгсэрнээ сонио миний гар дээр бичгийн цаасан дээр юм бичгээ сонио бичиж чаддаг ш. Нэг тийм найдвараа юу гэдэг юм дээ танд нэг юм жоох юм байгаа л байна л та. Харин байгаад байгаа юм. Гэтэл энэ та боддоо нөхөртэй нүүр хүнтэй болцсон те. Маадгүй тэр хүнтэйгээ амьдран суунаа гэсэн. Маадгүй тэр бүсгүй би давхар болцсон ингэ явж яхад нь танилаа хүрээд ирвэл тэнд нэг хүний амьдрал бас сүрхнэ. Тийм. Тэгэхээр би альсхан бол ингэж нар зүгээр миний бодолтой альсгүй хүн амьтантай болцсон ч юм уу би ингэ болцлоо гэх юм бол нөгөө эмгтээд би ингэж гоё уулзаад ч юм уу те. За үнэхээр одоо ингэсэн тэгсэн гэдэг ингээд би хоёр нүдэрээ хараад ингээд хоёулынхийнх нь ингээд үгийн үйлдэлийг ингээд сонсчих юм бол би амар гоо тайшрах гэдэг байхгүй юу? Бүр нэг талдаа гарчихгүй те. Тий. Үнэхээр болж те болцсон байна да гэж би бодохгүй байгаа байхгүй юу? Харин тэгэхээр танд нэг тийм яг шийдэж чадахгүй буюу нөхрөөс бол бараг хүлээгээд байгаа юм уу та. Эргээд нийлээ ч юм уу дөрвтойхон нэг таныг гуугаад тийм ээ сэтгэл санааг тань тайвшруулж эргээ нийлчих гээд юм та бүр тэгж штэ дараагийнх нь хүүхдийн би гаргаж өгөхөд бэлэн байна. Тэгэхгүй нэг талдаа тийм. Нөгөө талдаа за хойлоо ингээ балхаагаас алгая би одоо ингээ гэр бүлийн амьдрал зохиож байгаа. Та ийм л юм хүлээгээд байгаа юм байна тий. Харин айгүй сонио асуудал яа. Надад бол үнэхээр амар хүнд юм. Яг яах учраа мэдэхгүй. Тэгээд за би өөрөө ингээ нүүн сэтгэл гутралд орчоо тэрнээсээ гарч чадахгүй байгаа юм болов сэтгэл зүйч хандъя гэд явахаар би бас өөртөө яг цаг зав 100% гаргаж чадахгүй. Миний ажил өглөө эхлээл яг орой дуусдаг. Тэгэд орой намайг хүлээж авдаг хүн байхгүй, өглөө эрт намайг хүлээж авах хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр би яг өөрийгөө би яг энэ байдлаас би гаргаж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгэл би за нэг өөр хүн амьтантай ч юм уу танилцаад наанц нь олъё доо гэж явахаар надад бас өөртмөөс тийм боломж алга өглөө гараад орой гэрт. Тэгээд хоёр хүүхэд нь ээждэг болохоор за би хоёр хүүхэдтэй сайн ээж бай. Надад одоо залуу хүнд яах вэ? Одоо би эрт амьдрал зохиогоо наанц нь би дахиад ингээ алдчихвол бас би харуулсан шүү дээ гэж тийм сонин мэдрэмжтэй зүрх байгаад байдаг. Гэтэ та миний бодол шүү. Уучлаарай миний бодол. Зөв таны яриг сонсож байгаа. Таал найдвар тавиад таал хүлээгээд байгаа шиг. 3 жил гэдэг бас хугацаа. Энэ хугацаанд энэ хүн өөрчлөлт хийгээд та 2 3 дээр эргэж ирэх боломж тийм ээ зөндөө байлаа. Таныг одоо уучлаарайгээ гуугаад эргээд нийлэх амьдралаа босгох, амьдралдаа өөрчлөлт хийх боломж бол байлаа. Хугацаа бол өнгөрсөн байна. Гэтэл өнгөрөөгүй. Та өөрөө тавьж явж чадахгүй юм шүү. Харин би яг өөрөө тэгээд наа тэгээ өөрөө яг шийдвэр гаргаж тэгээд одоо нөгөө хүнтэй уулзж байгаа юм байхгүй. Уулзаад наанц нь олж байгаа юм юу огтосоо байхгүй. Зүгээр л хоёр хүүхдээ аавын хоёр хүүхэд ба тгий инги гэж юм гэхээр манай хадмууд ч мундаг хүмүүс л дээ. Манай хоёр хүүхдээ угаасаа манай хоёр хүүхэд ч та манай хадмуудад амар сайн. Тэгэхээр би мундаг хадам гэдгийг л би амар хүндлээд байгаа байхгүй юу? Яг хадмууд бол харилцаагаа тасахгүй одоо салахгүй. Та салсан ч гэсэн хүүхдүүд аавтайгаа холбоотой л байна. Тэгэхээр та өөрийгөө эхлээд сайн чагнараа та яг юу хүсэж байгаа юм бэ? Тийм ээ. Та явуулж чадахгүй байгаа юм уу? Тэр хүнээс юу хүлээгээд байгаа? Таны хүлээгээд байгаа юм тэр хүн өгөх юм уу үгүй юм уу? Хайрын цаг хугацаа. Та залуу байж болно. Тэгтээ цаг хугацаа гэдэг иргэдэггүй шүү дээ.
Бодоорой. Дахиад бодоорой. Яг юу хүсэж байгаа. Үнэхээр ирээд нийлмээр байгаа юм уу тий? Үгүй юм уу? Тэр хүн өөр хүнтэй болцсон байвал та хүлээж авч чадах юм уу? Үгүй юм уу? Тэр хүнд сайн сайхныг хүсээд амьдрал нь чөлөөлөөж тий? Зааз жаргал хүсээгээд явуулж өгч чадах юм уу? Үнэхээр бэлэн биш байгаа. Харин би болохоор харин тэгж гоё явуулмаар байгаа байхгүй юу? Яг гоё сайн үнтэй хичүүл яг ингээ гоё ингээд тавьж өгөөд ингээд явуулчих гээд байгаа байхгүй юу? Тэгээд үнэхээр энэ хөнгүү наанцан байж би ингээд нэг паспортлээ салъя гэж тэгдэг. Хайран бас 14 битэрч одоо нийтдээ 14 жил амьдсан байдаг шүү дээ. Тэгэхээр тэр амьдрал бүр ингээд амар харамсалтай санагдаад байгаа. Мэдээж. Тэгээ одоо хүртэл би одоо ингээд нэг анх одоо ингээд сиренээсээ юу ч хойлоо ихсэн амьдрал би одоо яг энэ амьдралтай байгаа. Тэгээд энэ амьдралаа би ингээд зарж өрөөд өөр тийш өөр орчинд ингээд бай гэхээр бас чадахгүй. Ийм сонио ерөөсөө би энэ яг хуучин юмда байгаад байгаа байхгүй юу? Яг үнэ. Та өөрөө гарч чадахгүй энэ тойрогтой орцсон байна. Эхлээд нь өөрлөгөө жоохон гихөөд өөр тэр нэг жоохон тулаад ажиллаарай. Тэгэхгүй бол яг энэ янзаар ивэл та 10 жилийн дараа ч энийг яриа байж магадaltaй л юм байна. Хүүхдээ одмоор байдаг тийм ээ. Гэр бүлийн эргээ нийлж мэддэг. Гэтэл та эргээд нийлэхэд тэр хүн таныг хүсэж байгаа амьдралаар амьдруулах уу? Ахаа хуураа явуул та ууж чадах юм уу? Та хүсэж байгаа шиг гэр бүлийн тэр элэг бүтэн амьдрал чи эргээд ирэх үү? Энэ хоорондох хугацаанд мэдээж өөр хүмүүстэй уулзсан байгаа. Тэрийг уучлах уу? За яг уучлаад амьдралаа гэхэд хагарцсан аяг эргээд дэвлэрэхтэй яадаг вүлээ. Та нэг сайн бодоорой. Гэхдээ хамгийн дөрөнд өөрийгөө бодоорой. Баярлалаа. За баярлалаа. За. Ойлгож байна. Яг нэг юм хүлээлт энэ хүнд болохоор амьдралаа бүтэн аваад үлдчих юмсан, элэг бүтэн байчих юмсан гэдэг юм хүсэл байгаад байдаг. Гэтэл тэрийг нөгөө талаасаа хийж өгөхгүй байгаад байвал яг яах юм бэ тийм ээ? За хамтрaalчаа танилцуулаад нэвтрүүлгээ өндөрлөе дөө. Мандах их сургууль хамтран ажиллаж байна. Үндэсний болон олон улсын стандарт дэлхийн хөгжлийн чиг хандлага нийцсэн боловсролын чанартай үйлчлэгийг үзүүлдэг оюунлаг чадварлаг судлаач мэргэжилтэн бэлтгэм 33 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа хнэ. За мандах их сургууль 2025-аас 2026 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөртөө дараах 12 хөтөлбөрөөр эсэлтээ авч байгаа юм байна. За бүртгэлийн хурамжлалт тэг төгрөг. За та мөн бакалаврын өдрийн хөтөлбөрийн эсэгч нь үндсэн хөтөлбөрөөр суралцахын зэрэгцээ хавсрах мэргэжлэрээ сонгон суралцж болдог байна. За мандах их сургууль нь нэгтлэн бодох, бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага, маркетинг, гадаад хэлний орчуулагч, график дизайн, мэдээллийн системээс гадна бизнесийн удирдлага буюу 100% англи хэл дээр хичээл орно. Тэг хөтөлбөртөө эсэлтээ авч байгаа юм байна. За бакалаврын өдрийн хөтөлбөртөө бол ичний ангидаа Монгол улсад тэргүүлэх мэргэжилтэн болох боломжтой. За мөн механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, логистик, за мөн програм хангамж хөтөлбөрүүдээс тэтгэлэгтэй суралцах боломжтой юм байна. Мөн магистрийн ангидаа тэргүүлэх мэргэжлүүдээр эсэлт авч байгаа хнэ. За ээшийн ононоос хамаарах дараах хөнгөлтийг олгож байгаа шинэ эсэгчид дараах болцыг хангасан тохиолдолд эхний хичээлийн сургалтын төлбөрөөс хөнгөлнө. За яаж хөнгөлөх юм хэрэг 700-аас дээш оноотой бол 100% хөнгөлчин, 650-аас 690 оноотой бол 70%, 600-аас 649 оноотой бол 40%, 550-аас 590 оноотой бол 10% таныг ингээд хөнгөлөөд явах нь. За бакалаврын ичний ангидаа болохоор нэгтлэн бодох бүртгэл, бизнесийн удирдлага, санхүү, банк, механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, за нийлүүлэлтийн сүжээ, логистик гэх мэтчлэн байна. За мөн програм хангамж байгаа юм байна. Харин магистрийн ангидаа болохоор нэгтлэн бодох бүртгэл, санхүү, банк, бизнесийн удирдлага, механик инженерчлэл, эдийн засаг, даатгал гэсэн юм байна. Докторийн хөтөлбөрт болохоор бизнесийн удирдлагаар одоо эсэлт авч байгаа хнэ. За давуу талаас нь дурдвал үндэсний хэмжээнд бол олон улсын улсад 2024 онд байгууллага 10 жилээр магадлал идэвхжүүлэгдсэн байна. Хос дипломын болон хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байх нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт нь маш өндөр. За дээрэс нь хотын төв байршилтай буюу сургалтын таатай орчин бүрдсэн шинэ хичээлийн байртай А, Б, С хичээлийн байртай ахын за мандах лицей ахлах сургууль С байранда сургалтын үйл ажиллагаа явуулдаг байх нэ. За тэгээд олон улсын стандарт нийцээ спорт заалтай байх нь гих мэдчлэн маш олон давуу тал байх нь. Тэгэхээр та энэ сургуулийг сонирхож байгаа бол 99-6411 дугаараас холбогдоод бас мэдээллийг аваарай. Хаяг байршлын үед баруун дөрвөн зам Макс Моллын чанх хорд байрлаж байгаа нь сошиал хаяг нь болохоор мандах хідүүцгийн мэн гэдэг харахад ирэх нэ. За бүр дэлгэрэнгүй мэдээлэл нь 7018 59 40 7018 59 40 дугаараас аваарай. Тэгээд суралцах сонирхолтой хүмүүс маань тийм ээ. Баярлалаа хамтран ажилласан мандах их сургууль байлаа. Өнөөдөр хамтаас холбогдсон бүх сонсогчдод бас баярлалаа. Түргээ нэвтрүүлгийн өндөрлөө дахиад ч нэг удаа сэдв болж орж ирэх сэдв юм да. Утас маань одоо зогсоож үлээгүй. Дуурч нэвтрүүлгийн цаг даанч баг хэдхэн үнэтэй холбогдох боломжтой байх юм.
За студид хөтлөгч хамын хариулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран ашигчаар мэдрэмжээ жолоост Mazda Mongolia мумандах их сургууль байлаа. Та бүхэн минь сайхан амарцгаарай. Маргааш бүгдээрээ энэ цагта иргэн баяр тахаар